Яа 2 цаг хэрэг уншиж жаад сүүлийн 10 минутанд хэрэгээ авчихсан. 3-4 хэрэг нээчээл тэгэл ингээл явж жагаад хамгийн сүүлд нь тэг яалаа шиш. Би яг жинкнээсээ тонголог гэдэг үзүүрч юм байна. Ямар тонголог. Онцатай гэдэг. Хэрэг дөө тэрэ яваад идэв шиг тонголог байна. Та сайтагийн дөрвөл Тонголог гэдэг үзүүрч хүүхдээ болгож өгнө. 45 сая төгрөг аваад зайллаа. Би бүр зочирдоо сая. Би тэгээ бүр Чимбаруу нууцаар Чимба хариг хоёр л юу яасан шүү дээ. Нууцаар чаад ичлээ шүү дээ. Тонголгоо шалгая. юу тавч дээр дугаар нэлээ ярьсан. Хороо үнэхээр жижиг. Нөгөө харин тийм гэсэн. Сайн байцгаана уу? Юуя Entertainment-ийн 417 нэвтрүүлгийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өдрийн нүгэх. За өдрийн мэнд. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Радиатор сервис хамтран ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа. За бид хоёр 417 нэвтрүүлгээр за хүмүүст одоо сэрэмжлүүлэх болох үүднээс шүүх цэг юмэн гэдэг ингээд шүүхээр шийдэгдсэн бүх одоо хэрэгүүд шүүхийн протокол нь буюу тэмдэглэл нь ордог ийм сайт байдаг. За энэ сайтнаас бид хоёр за шаардлагатай гэвэл тухайн нэг хэргийг сонгоод тэгээд тэр хэргийнхээ одоо нэрэгт холбогдсон хүмүүсийн нэрсийг нь өөрчилж байгаа. За хэрэг болсон газрыг нь бас өөрчилж байгаа. За хэрэг болсон он сар өдрийг нь өөрчилж байгаа. Шаардлагатай гэвэл шаардлагагүй гэвэл яг ингээд тухайн хэргийн протоколд танилцж байгаад тэгээд сэрэмжлүүлэх болох үүднээс бид хоёр нэг хэрэг сонгож яваад ярьдаг. За өнөөдөр ямар хэрэг сонгож ирэх гэж байна вэ? Би одоо заллин юм уу та ийм үзүүрчтэй холбоотой заллингийн хэрэг бас байд юм байна. Ер нь ер нь харин тийм байна. Ингээл ингээд бусдын ихтгэл үнэмшлэлийг ашиглаж одоо юу гэдэг заллин гэдэг л шүүхээс болохоор тэр заллиж бусдын эд хөрөнгийг одоо заллиж өөрийн болгосон гэдэг зүйл юу үндэслэл байлээ. Тэгэхээр заллингийн хэрэг юм уу? Үзүүрчтэй холбоотой. Ихтгэл үнэмшил төрүүлж байгаа гэдэг нэг тийм юу гэдэм билээ шүү дээ. Тийм. Одоо заалт үндэслэл гэх юм уу? Ийм хэрэг байна. Энийг сэрэмжлүүлэх болох үүднээс ярих гэж бодсон. За би болохоор сэрэмжлүүлэг болох үүднээс 16 настай охиныг хүчирхийлээд тэгээ жирэмсэн болгоцсон ийм хэргийг ярина. Тэгээ хамгийн гол нь энэ охин маань хөр хэмнэ бүтэн өн чинь билээ. Тийм тэгээд хамгийн том ихчиндээ амьдардаг. Тэгээд хамгийн том ихчийнх нь нөхрийнх нь ах нь одоо энэ охиныг хүчирхийлээд жирэмсэн болгоцсон. Тэгээ хамгийн гол нь амар санагдсан зүйл нь юу юм гэхээр энэ охин нөгөө хүмүүст хэлхээс ичээд гэрийнхэндаа ч хэлээгүй, ангийнхандаа ч хэлээгүй, багш нартаа ч хэлээгүй том юм нэлмэр цамц гэж өсөж явсаар хагаад 6 сартай байхад нь хүмүүс гидсэн тамраад байна гэд мэдсэн байгаа байхгүй. Тэгээ энэ хэргийн талаар ярина. За эхлээд таны хэргийг сонсъё. За ингэж байгаа юм. Энэ хэрэгтэй холбоотой хүн бол за 1980 он төрсэн ийм эмэгтэй байна. Тий. За бүрэн дууд боловсролтой, мэрэгжилгүй хуваарь хөдөлмөр эрхэлдэг. За ам бол 5 нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг гинэ. За. Улаанбаатарт амьдардаг юм байна. За тэгээ хээ гэдэг нэртэй хүн бүсгүй. За энэ хээ гэдэг бүсгүй хэрэгт холбогдсон талаар шүүхийн тэмдэглэлээр ингэж байгаа. За хээ нь бусдын сүсэг бишрлийг далимдуулах замаар хохирогч эсээс үр хүүхдэд болгож өгөх засал хийнэ гэд 45 бодоор гэж байгаа. Энэ үзмэрч бөөнө дандаа бод гэж ярих юм. Тэгээ тэдэн бод. Тэгэхээр нэг бод нь сая тий тэгэхэнгууд нэг бодоо саяар үнэлдэг шүү. Тэр дээр үед ингээ нэг тийм одоо бод нөгөө ингийн одоо бартер солилцоо гэдэг юм да тий. Одоогоор бол мөнгө төгрөг байхгүй болохоор ингээл бодоор л одоо тий бартерын тооцоо хийдэг гэсэн шүү. Тэгэнгүүт 45 бодоор тооцож 45 сая төгрөгийг өглөг барьц өг засал дуусахаар буцааж мөнгө чи өгнө гэд хуурч мэхлээд засал дуусахаар буцааж мөнгө өгнө гэдэг нь тий энэ айгуу сонио харна. Ингээ зүгээр аваагүй. Тий за ингээд одоо юу гэдгийг засал дуусахаар би мөнгө чи буцаагаад өгчнөө. Чи одоо ингээ нэг заслынхаа одоо засал хийх явцад энэ мөнгө надад өг. Тэгээ би буцаага засал дуусахаар чиний дээр 45 сая төгрөг буцааж өгнө гэж хэлээд за 19 оны 8 сарын 1-ээс за 19 оны 8 дугаар сарын тэгээ 19 оны 9 дугаар сарын 20-ны хооронд 3 удаагийн үйлдэлээр эхлээд 5 саяыг дараа нь 22 саяыг тэрний дараа нь 18 саяыг ингээд нийтдээ 45 сая төгрөг аваад буцааж өгөөгүй.
ийм хэрэг толбогдсон юм байна. Амар юм ба. Гэхдээ ингээд буцааж засал дуусны дараа буцааж өгнө гэхээр хүмүүс итгэл нь нэмэгддэм байна. Надад бол харин итгэл нь унмаар юм. Үгүй харин ч илүү итгэлтэй болно шүү дээ. Би л тэгж бодож байна. Илүү итгэлтэй болно. Дуусаад өгнө гэвэл үү? Тий, засал дуусаад би мөнгөж буцаагаад өгнө. Миний л тэгэхээр бүр ингээд нэг юм харин ч бүр за. Бүр шуурах юм болов уу? Мэдхгүй. Тэгээд би бол хувьдаа надад засал дуусаад мөнгөж буцааж өгнө гэвэл би эсэргээр амар тэр хүнийг хардаж эхлэх юм байна. Надад бол харин ч итгэл төрнө. За, тэгээд ингэж байгаа. За, шүүгдэгч ингэж хэлсэн. Одоо нөгөө үзмэрч бүү гэж байгаа байхгүй. Үзмэрч эмхтэй. За, хохирогч над руу буюу тэр нөгөө нэг за ер нь бол ингэсэн байгаа. Хоёр эмхтэй эхлээд хоёр найз эмхтэй нэг ингээ нөгөө олон жил хүүхдтэй болох гээд ерөөс эмнэлгээр яваад ерөөс Европ эмнэлгээр яваад хүүхдтэй болж чадаагүй юм байна зайлвал. За, тэгсэн нэг одоо юу гэдэг найз нь ийм гэдэг нэг ийм үзмэрч байгаа. Айгуу сайн хүн гинэ. Тэрэн дээр очиё. Чи тэгээ нэг хүүхдтэй болж чадах нь уу гэдгээ үзүүлэхгүй юу? Тий гэсэн юм байна. За ингээд тэгээ найз эмэгтэйгээ дагуулад нөгөө үзмэрч эмэгтэй дээр ирэхгүй юу? Тэгсэн нөгөө үзмэрч эмэгтэй чинь юу яагаад үзчихэд ер нь бол за нөхөрч нь болохгүй байна да. Би аргалаад өгнө аргалж болох юм байна. Хүүхдтэй болох юм байна уу? Тэгээ нөхөрт чинь асуудал ах шиг байна. Гэхдээ би засал ном хийгээд аргалаа та хүүхдтэй болж болох юм байна гэж хэлсэн юм шиг байна. За ингээд гэж хэлээд тэгээд юу яасан? Өөрөө болохоор тэр нөгөө бөө үзмэрч эмэгтэй ингэж хэлж байгаа. Хохирогч над руу 18 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл хохирогчийн найз хоёр эмэгтэй цугцсан шүү дээ. Хохирогчийн найз нь за иргэний шүүхээр 18 сая төгрөгийг нэхэмжилсэн. За би тэр мөнгнөөс нь бол төлж байгаа гэж эхлээд шүүхт мэдүүлсэн. Тэгэн гол айгуу сонирхолтой ингэж байгаа. Би ингээд өөрөө та ингээ яагаад одоо ингээд мөнгө авцсан юм бэ гэж чинь. Гэхдээ би үзмэрч нэрээ надад би ингээ үдсэн чинь нөхөрт нь асуудал байсан. Тэгээд би засаж янзалж болно л гэж бодсон. Би тэр өөрийнхөө итгэл үнэмшлийн дагуу бүр тэгт чинь цалин хийсэн гэж ерөөс хэлэхгүй. Гэхдээ би яг үдсэн. Би ингээ үдсэн чинь миний одоо үзмэр гэдэг юм уу мэрэг төлөгч гэдэг юм уу тэрэнд нь нөхөр л гол асуудалтай байгаа. Тэгээд би засаж болох юм байна гэж бодсон. Тэгээд за эхлээд уцаар ирсэн чинь уцаар ирээд танд ингээ үзүүлэх гэсэн юм аа гэд. Тэгэнгүүт би шууд үзэхгүй. Эхлээд жил нэрээ над руу явуулаатгаа. Тэгээ ямар асуудалтай ингээ би чадхаар болвол тэг ингээд яг бичилж уулзъя гэд. Тэгээд мессежээр ингээд өөрийнхөө жилийг нэрийг тэгээд би ийм одоо хөвгтэй болж чадахгүй байна гэд ингээ бичсэн юм байна. Тэгээ үзсэн гутаа хүрээдрээ уулзъя болох юм шиг байна гэсэн юм шиг. Тэгэхээр бүр анханасаа ингэж бүр ингэж нөгөө нэг итгэл төрүүлд юм уу та. Тийм. Тэгээд аюул би чадахгүй бол би таныг ингэ дуутаж муудахгүй. Зүгээр алсын зайнаас эхлээд нэг зэм үзээт. Тэгээ мессежээр үзчихэд болж иргэн гут нь хүрээд иргэн гут нь үзчихэд нөхөрч асуудал байна. За би аргалаад өгье. Яг одоо юу мөнгө аваад бэлэн мөнгө аваад гэсэн. Тэгэнгүүт үзүүлэх гээд очисон 5 сая төгрөг аваад очисан байл та. Тэгэнгүүт одоо юу гэсэн надад байгаал 5 сая төгрөг байна гэв. Тэгэнгүүт за наатах өгч эхлээд. Тэгээд эхлээ шууд 5 сая төгрөг дандаа бэлнэр. Аамри. 5 сая төгрөгөө бэлнэр авцсан. Тэгээд өгсөн авсан хоёр хүн л гэрчлэн өөр хүн байхгүй. Гэртэн. За ингээд 5 сая төгрөг авцсан. Тэгээ байжснаа удаачгүй юу хийсэн гинэ. Юу байхгүй байна. Ингээд нөгөө юу засал номыг хийсэн чи ингээд хүчрэхгүй байна. Дахиад хэрэг болох нэ. За ингээд дахиад 18 сая төгрөг өгөхөө. Тэгвэл засалч айгу хэцүү юм байна гэд 18 сая төгрөг авцсан баг. Тэгээд дараа нь 22 сая төгрөг ингээд нэмээд авцсан. Ингээд нийтдээ 45 сая төгрөг авцсан. Хүмүүстээ нэмж өгөөд дим ээ тий. Харин тий тэгэл ингээд яг ингээд ер нь баг л одоо юу гэдэг юм те ер нь болох гээд байна тий. За эхлээд 5 саяг өгчөөд ер нь хэцүү байна. Асуудалч айгу хүнд юм байна. Би ингээд засч болох нь гэтээ дахиад мөнгө хэрэгтэй байна. Гингууд л дахиад өгчдөг юм. Тэг бүр ингээд хүмүүсээс зээлж чагаад иш чаас хүний нөгөө нэг хамгийн эмзэг цэгээр нь тоглож байгаа байхгүй тий өөрөөдөө болчихсон бүтчих юмсан бас нэг олчих юм болов гэл тий тэгсэн баа. Тэгээд айгу сонин ингэсэн энэ чигэд хоёр найз эмэгтэй очиж байгаа байхгүй. Тэгэнгүүт нэг нь болохоор хүүхдтэй болж чадахгүй гээд. Нөгөөх нь болохоор дагуулж очисон үзмэрч ийм сайн үзмэрч байдаг гэдэг дагуулж очисон бүсгүй болохоор өөрийнх нь хүүхэд нь баг зэрэг өвчтэй юм байна л да зайлуул. Тий. Тэгээд эхэндээ бол тэр өөрийнхөө хүүхэд мөгтийг үзүүлэх гээгүй. Найзыгаа аваач чинь гэж нөгөө нэг юутай жирэмс хүүхдтэй болох өксөл мөрөөдөлтэй байгаа тэр найзыгаа дагуулж зуучилж очисон юм байлээ. Тэгсэн чинь нөгөө нэг хүүхдтэй болох гэсэн хүнээс 2 удаа ингээд 22 сая 5 сая төгрөг авчаад тэгээд дараагийнх 3 дахь удаага 18 сая төгрөг авахтаа яасан гэсэн чинь нөгөө анх зуучилж ирсэн хүүхэд нь өвчтөй байгаа найзынх нь одоо юу гэдэг нь өмнөөс чи мөнгө төл. Яагаад гэвэл чиний асуудал
чиний одоо юу гэдэг ингээ нэг юм чиний асуудал чиний найзын хүүхд рүү шилжиж байна. Яана. Тэгж хэлсэн бохоо бүр. Аюу сайн. Тэгээд нөгөөт нь 18-ыг тэгээд чи найзынхаа өмнөөс 18 сая төгрөг өг. Яана. Гэсэн. Яагаад гэсэн чинь танаа найзын чинь хүүхд өвчтэй юм байна гэсэн чи тий өвчтэй гэд. Тэр өвч нь чамаас болоод байна. Би ингээд засал ном хийсэн чинь чиний одоо юу гэдэг тэр одоо юу гэдэг нэг юм муу мухай юм чинь найзын чинь хүүхдэд очиод байна. Хаагаад байна л гэсэн үг. Найзын чинь хүүхдэд очиод байна. Тэгэхээр чи найзынхаа хүүхд өвдөд байгаа чинь чиний муу юм найзын чинь хүүхдээр шилжиж байгаа маа. Тэгэхээр чи өмнөөс нь мөнгө төлнө. Тэгээ бүр найзынхаа өмнөөс дахиад нэмж 18 сая төгрөг. Ингээд 5 сая, 22 сая, 18 сая төгрөг. Ингээд 45 сая төгрөг. Өгцөн. Тэгсэн нөгөө найз нь бүр мэдээчгүй. Хүүхд нөвчтэй найз. Тэгжээс нэ дараа нь тийм ингээд нөгөө танаа хүүхд чинь өвчтэй тэгээ ингээд энэ хүний одоо муу юм ингээд танаа хүүхдэд ингээд шилжээд байгаа маа гэсэн чинь нөгөө найз нь бол үгүй би үл наадах чинь тэгээ би тийм байсан ч би надад өгөх мөнгө байхгүй би мөнгө өгөхгүй гэж хэлсэн тийм тэгэн гут нь авчиад нөгөө хүүхдэд болох гэсэн хүнээс мөнгө зээлээд өгсөн тэгээд би ингээд нөгөө нөхөртөө хийх үү гэсэн чинь нөгөө үзмэрч чинь нөхөртөө хэлж болохгүй шүү гэсэн баг тийм нөхөртөө хэлж болохгүй тэгээ ингээд эхнэр нь ингээд нөгөө хүүхдэд болох гэж зайлвал нөхөртөө хэлж чадахгүй 45 сая төгрөгийн өрөнд орцсон. Тэгээд авахтаа ерөөсөө за энэ мөнгө чи би ерөөсөө авч үлдэхгүй. Засал хийгээл тэг буцаагаад өгч чамд. Буцаага шилжүүлж. Мангарын. Йоо тийхвэсэн мэл угаасаа буцаад өгчих байсан мэл хүмүүс авахгүй шүү дээ. Тэгээд ингээд засал хийгээд буцаагаад өгчнө гэсэн баг. За ингээд тэгэд эхлээд юу вэ? Тэгээ хамгийн эхлээд за ингээд мөнгө хүлээгээд хэлсэн чинь бүр яг хэлсэн. Тэгээ ингээд за хамгийн сүүлийнхээ мөнгө 45 сая төгрөгийнхөө сүүлийнхээ мөнгийг авчаад за яг 9 хоног энэ заслын хугацаанд 9 хоног болно. Чи 9 хоног одоо ингээд засалч нь үр дүнтэй байхын тулд энэ мөнгө надад байх хэрэгтэй юм аа. 9 хоногийн дараа яг ирээд мөнгө аваарай гэсэн. За ингээд яг 9 хоног хүлээгээд очисон чинь нөгөө уцаар ирсэн юм байна. Тэгсэн чинь юу байсан байгаа. Ер нь бол засал жоохон чиний одоо юу гэдэг ингээд юу чи нэлээд хүнд юм байна. Тэ амны гарцтай засал юм байна. Би бүр амны гарцыг нь одоо юу хийж байна. Зайлуулж байна. Тийм учраас чи дахиад 21 хоног хүлээе гэсэн. Тэгэхээр н амны гарцтай ийм засал мас хийж байгаа мó гэж бодсон юм уу? Дахиад 21 хоног хүлээсэн баг. За ингээ 21 хоног хүлээчихэд яг 21 хоног дээр мөнгө асуусан юм байна. Ер нь сар болчлаа л гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээ ингээ за ингээ 20 та нөгөө 21 хоногийн дараа мөнгө аваарай гэсэн нөгөө мөнгө чи юу болж байна гингут загнасан гэж. Чамд ер нь одоо үр хүүхэд чинь хэрэгтэй юм уу? Хүүхэдтэй болох гэдэг юм уу? Одоо тий нөхрий чинь одоо тэр нөхрөөс чинь болоод чи хүүхэдтэй болж чадахгүй байгаа. Нөхөр чинь чамд хэрэгтэй юм уу? Ер нь мөнгө чи хэрэгтэй юм амар хаашаа юм би чи. Гэж загнасан гинэ. Одоо бүр алхтай юм шиг загнаж байна. Тий. Тэгээд ер нь бол дараагийн удаад ингээд дахиад тэрнээсээ хойш хүлээжээ гэсэн юм. Тэгээ ингээд хүлээж хагаад тэгээ сүүлдээ бүр 66 хоног өнгөрөөд тэгээ сүүлдээ бүр аргаа бараад юу хийсэн гэв. Одоо би яах вэ? Ингээд мөнгө авмаар байна. Тэгсэн юм байна. Тэгсэн гинэ. Би ингээд бүр шүүх цагтаа магтаагаар явдсан билүү гэж бодож байна. Гингут миний дансанд хэмжээний мөнгө ороод ирцээ. Тий. Тэгтээ ингээд нөгөө миний дансанд нөгөө хүн үзүүлээд ингээд нөгөө үзүүлээд тэгээ маш хэмжээний мөнгө миний дансанд ороод ирсэн чинь цагтаа нар шалгаад байна. Хаанаас ийм их мөнгө ороод ирвэгэд энэ шалгалтын үйл явц дуусахаар би чиний мөнгө гаргаад өгнө. Надад зүгээр л хангалттай дансанд их мөнгө ороод ирсэн байна. Мөнгө ч юм бол байгаа. Зүгээр одоо ингээд миний дансыг ингээд битүүмжлээд барьчаад байна. Тийм болохоор тий ингээд энэ их мөнгө ороод ирсэн энэ нэг шалгалтын ажил дуусахаар би мөнгө ч өгнө гэсэн. Тэгэхээр дахиад хүлээсэн. Бас нэрээ тэгдэм багтаа энэ ч ингээд. За ингээд нөгөө нэг хүлээж хагаад тэгээс үлдээ бүр ингээд нөгөө бархаа багаад тэгээд нөгөө нэг юу байсан юм бэ? Ингээд уцаар ярахаар сүлдээ шууд ингээд уцтахаар л ёо нөгөө чи юу тэг мөнгө нэх чинь нэстэ гайтай юмтай очирлаа шүү ёо яах гэж би чамайг үзвэ юм уу гай нэстэ нэг шалт юм гайтай юмтай очирлаа тэгэл загнчдаг энэ удаас тэгэл би нэстэ чи гайтай юмтай очирлаа шүү гэл тий тэгээд бүр ингээд нөгөө хүнээс мөнгө зээлээд өгсөн байдаг. Тэгсэн нөгөө зээлүүлсэн хүмүүс мөнгө зээлсэн хүмүүс мөнгө авмаар байдаг. Нөгөөх нь болохоор үзүүрчээсэн ингээд мөнгө авах чинь гээд хүлээгээдсэн чинь 66 хоног бүр ингээд 80 орчим хоног болоод тэгээд бархаа байгаад шүүхт өгсөн юм. За тэгээ шүүх юу гэж хийсэн бэ? Хохирлын бардуул гэсэн хэлбүүд бодвол. Тий, тэгээд
шүүхээс ер нь бол тий ер нь тэгээд гэж ингэж нөхөр нь болохоор тэр нэг хин мөнгө зээлүүлсэн хүүхдээ болох гэж хүсэж яваад байгаа хохирогч эмэгтэй нөхөр болохоор ийм болоод байгаа юу ч мэдээгүй. Тэрнээс болоод энэ хоёр ер нь бол маш хэцүү уур амьсгал. Чи яагаад над хэлээгүй юм бэ? Нууцаар ингээд өчнөө олон хүмүүсийг өр ширэнд оруулаад тий өөрөө өр ширэнд ороо хүмүүсээс мөнгө зээлээд ингээд үзүүрчд очиад ингээд итгэцэн байх юм заллуулсан байх юм гэж нөхөр тэгээ нөхөртөөгөө ер нь бол нэлээ хэцүү байгаа гэдэг нөхөр нь тэр хохирчийн нөхөр нь шүүхэд бас мэдүүлэх гэсэн байна. За үзүүрчийн нөхөр нь гэдэг байгаа хүн бас юу ч үйдэхгүй. Би ингээд одоо тэр ингээд үзүүрч гэдэг байгаа тэр эхнэртэйгээ би ерөөсөө энэ талаар юу ч ярьдаггүй. Надад юм хэлдэггүй. Асуухаар уурлаад идэм аа. Чамд хамаагүй гэдэг. Чамд хамаагүй ямар хамаад эн чинь миний юм аа. Нэр надад тэгж харагддаг. Би тэгэд ерөөсөө ингээд чи ингээд яагаад ингээд худлаа яриад би худлаа яриаггүй. Зүгээр надад тэгж харагдсан. Би ингээд л үзэхэр миний одоо үзүүрчийн юм дээр үгүй тэгж харагдсан юм чи өөр яах юм тэгээд би гэж хэлээд байдаг. Тэгээд ер нь бол яг зарим тэр нэг гэрчүүдийн мэдүүлгээр бол нэг сүүлийн 4 жил ингэж огцом ингэж үзэж байгаа харж хүмүүст ингэж нэг тусалдаг гэж хэлсэн. Тэгээд энэ үзмэрч тэгээд байгаа бүсгийн одоо ах дүүс нь бол ер нь айгүй тийм цайлхан уг нь ингэж хүний төлөөл хүү юм байгаа. Тэгэл ер нь ингээ нэг хүмүүс ингээ нэг өөрсдөө ингээ намайг үзээд өгөөч, намайг аргалаад өгөөч гэж мөнгө барьж ирж өөрсдөө үзүүлчихэд тэгээд дараа нь ингээ ер нь айгүй гомдол тавьдаг гэсэн ийм бас тайлбар. Тэгээд ер нь бол айгүй цайлган тосрохуу ийм л хүүхд байгаа. Тэгээд ер нь 10 наснаас эхлээл ингээл нэг тийм үздэг хардаг юм шиг те нэг ийм сонин хүүхд байсан гэж тэр үзмэрч буюу хохирогчийн төрсөн ах дүүс нь 8 лайн байл хэсэгээс тэднэр нь ингэж ийм мэдүүлэг өгсөн байт юм байна. Зөө. Тий. Тэгээд яг цагдаа дээр шалгагдаж байгаа энэ хамгийн анхныхнуудаа юу? Шүүгдэгчийн биеийн байцаалт гэдэг те ингээд улсаас авсан гавьяа шагналгүй эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэхээр анх удаагийн тохиолдол тий. За ингээд тэгээд 45 сая төгрөг авчаад тий хамгийн сонин би чамд засал дуусахаар буцааж өгнө гэдээ аваад исэн. Тий тэгээ нөгөө төлөв нь болохоор буцаагаад авах юм байна гэж бодоод ингээд 3 удаагийн үйлдэлээр 45 сая төгрөг ингээд өгч зүгээр найзынхаа өмнөөс хүртэл ингээд ийм тэгээд юу яасан юм байна. Шүүхийн хилцүүлгээс бол за бусдыг заллим эхлэх замаар тэгээ бусдын нөгөө ихтгэл өмчлийг далимдуул заллим эхлэх замаар бусдын өмч хөрөнгийг шилжүүлэн авсан гэдэг гин буруутай тооцсон. Тэгээд тэр 45 сая төгрөгийг нь гаргуулна. Гаргаад тэр хохирогчийг хохирлгүй болго гэж шүүхээр шийдвэрлсэн. За тэгээд юу яасан байна лээ. Нийтэд тэр нөгөө үзмэрчийг нийтэд эрүүгийн хуулийн тусгай ангийн ийм зүйл заалтаар 600 цаг нийт тустай ажил хийх ялаар шийтгсэн. Тэгээд хохирлгүй болгосон. Ийм юм байна. Бас л яах тэр юм аа. Хүний ийм цэцгийг нь олж чадж байгаа шүү. Тийм тэгээд ингээд нөгөө өмнөх би нэг үзмэрчийн хэрэг ярихад болохоор зүгээр л ингээд нөгөө нэг ингээд надад тэдэн бот хэрэгтэй байна гэж ярьсан бол аваад исэн. Энэ болохоор 3 удаа авсан. Тэгэхдээ мөнгө чинь буцаагаад өгчнөө асуудалгүй. Зүгээр ингээд засал дуусахаар буцаагаад өгч. Гэд аваад исэн. Тийм тэгээд өөрөө бол би ингээ нэг юугаа барагдуулнаа. Хохирлоо барагдуулнаа. Мөнгөө буцаагаад би мөнгөө чинь би буцаагаад өгж байгаа. Хохирлоо барагдуулна гэсэн. Тэгээд зүгээр хуулийн талаас ямар байдгийг мэдэхгүй байна. Тийм гэхдээ ингээ энэ хүн бол ямар нэг байдлаар шүүхээс 600 цаг нийт тусдаа хөдөлмөр эрхлэх ийм одоо ялаа шийтгүүлж байгаа юм. Тэгээд хохирогчийг хохирлгүй болгож байгаа юм. Тэгээд мэдхгүй нэг юм өөрөө ингээ нөгөө шүүгдэгч нь өөрөө сайн дураараа ингээ нөгөө мөнгөө өгсөн гэдэг утгаараа байдсан болов. Би ч ингээ нэг тийм хоригдох ялмал өгдөг юм өгсөн чинь ямар ч юм юу яадаг юм бэ? Миний анзаарж байгаагаар нөгөө хүмүүс гин буруугаа хүлээчих юм бол энэ хүн залсан юм байна гэж шүүх үздэг. Наа хүн болохоор би угаасаа үзсэн. Тэгээ угаасаа юм байсан гэд ингээд байгаа болохоор бас яаж чадахгүй байгаа юм шиг айгу сонин юм кейс шүү дээ. Мэдхгүй харин тэгээд айгу тий сонин тэгээд ер нь нэг юм одоо ийм үзмэрч одоо төлөгч гэдэг юм уу мэрэгч төлөгч үзмэрч ийм хүмүүст одоо юу гэдэг нэг юм заллуулсан хэрэг гэхэд л зүгээр одоо 417 л хоёул хоёр дахь ярьж байна тийм ийм хэрэг ер нь л болтгий энэ тэнд болоо л гэдэм байна. Тийм лээ. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Радиатор сервис хамтран ажиллаж байгаа. За одоо ингээд 47-ны цаг эхэлж байна. За ер нь бол бид нар чинь одоо ингээд дулаараад ирэхээр л тэгэл одоо тэндэг одоо гэдэг аялдаг ийм хүмүүс шүү дээ. Зөв ингээд машина язлаад л ийш тийшээ тавих гээд байгаа. Цэвэр цусны нүүлч юм болохоор тэнвэр санагдаад энэ тийм шиг сайхан аялнаас нэгдаа. Тэгэхээр машина
янзлуулыг гэвэл ялангуяа таны машинд радиатортай холбоотой гэмтэл гараад байгаа бол эсвэл ер нь машин чинь ингээд нөгөө хүүтнэр сайн үлээхгүй байх эсвэл халуунаар сайн үлээхгүй байх чинь хүртэл радиатортай холбоотой байдаг гэж штэ. Бид нар ганцхан кондишнл гэдэг тий. Тийм болохоор радиатортай холбоотой бүх асуудлаа за радиатор хайж байгаа бол радиатороо солиулах гэж байгаа бол за дээрэс нь ер нь бол ингээ нөгөө радиатортай холбоотой гэмтэл гарсан бол одоо юу гэдэг шууд ингээ бүтэн радиатор худалдаж авахаасаа илүү радиатор сервис дээр очиод эхлээд онцлуулаарай. Тэр онцлуулах юм бол радиатор нэвтрэхээс илүү тэр радиаторын банк гэдэг юм нь хуванцар болохоор хагарчаад байдаг. Тэгээ тэр нь эвдэрсэн тохиолдолд бол арай тэр бүр бүтэн радиатораар засчихснаас хамаагүй бага үнээр баг 2-3 дахин юмд үнээр засуулах юм билээ шүү дээ, янзлуулах юм билээ. Тийм бүтэн радиатор солиулахгүй зүгээр л банкын солиулах байсан ч мэдэхгүй бол авчаа бүтэн радиатор солиулаад л хитэн сая төгрөгөөр. Тий, шатаад л тий. Тэгээд ялангуяа нэг ховор радиатортай машинууд бүр тэгэж юу яд юм шиг үлээ. Радиатор нэвдэрч хүүдийгэл захиал Америк руу ч юм уу хайшааж юм айгу ховор болохоор захиал тэг хүрээд ирсэн чи танаа ч нэг радиатор биш радиаторын банкнаас юм биш гэсэн чи өөрөө ажил удаад өөрөө санхүүгээр хорцсон байгаа байхгүй юу? Тийм тохиолдол байгаа гэсэн. За тэрнээс гадна 27 цаг болж байгаа. Ийш тийш явах чахта бид нэг энэ эйр кондишнер цэнгэлүүлж явах нь бас айгу чухал юм билээ. Радиатор сервисийнхан эйр кондишн цэнгэлж байгаа. Тийм үү? Тэг эйр кондишнер цэнгэлж байгаа гэсэн. Энэ бас нэг үйл ажиллагааны чиглэл нь. Тэгээ ерөнхийдөө нэг юуг энэ хууц руу ороод ингээ үзсэн чинь хүмүүс амар хамсаатай биетний хараад 10 гаруй жил үйлчлүүлж байна гэд яг өөрөө энэ радиатор сервис бол 23 за 24 дахь жилдээ үйл ажиллагаа нь явагдаж байгаа юм доктор сууршилтай тэгээд Улаанбаатар хотод 2 салбартай ийм газар байгаа. Тэгээ ер нь л ингээл радиатор одоо гадуур ингээд миний машин ингээд радиатор нь юу ячаад одоо муутчаад гэх юм уу эвдэрчээд солиулъя гэхээр манайх засгүй тэр радиатор сервис рүү л яв гэдэг ингэс. Яг нэг очиж нэвтрүүлэг хийсэн чинь юу н тэгжээ тэндээд хүн тэгжээ. Энэ нөгөө нэг юмар ингээд нөгөө дагна гэдэг чинь тэр одоо зүгээр ингээд радиатороор дагнаалтай ингээд 24-5 жил ингээд ажиллаж байгаа чи ерөөсөө л ер нь бол тэр газар тэр одоо юу гэдэг радиаторын холбоотой бүх юм нэвт мэднэ. Тийм гэсэн. Тэгээд тэр нөгөө нэг сонирхолтой очиж нэвтрүүлэг хийжсэн чи тэр радиатор засварын ажилтан залуу тэгжээ. Би ер нь бол дэлхийн айгүй олон улсаар явсан. Тэгээ олон улсаар явахдаа өөрөө угаасаа энэ чиглэлийн бизнес хийдэг болохоор би бүр багасаа л явах болгондоо хаана радиатор сервисүүд байна те ямар газрууд байна үйл ажиллагаа нь ямар хуу яаж явд юм айгүй сонирхдаг. Тэгээ манайх шиг ийм амар том ийм төрөлцсөн газар айгүй ховор идэм билээ гэж яриадлээ. Зүгээр яг энэ тэнгээ очихоор юм жижигэн нэг юм радиаторын нэг юм одоо нэг түүц маягийн юм байдаг нэ. Тэднээ ч болохоор бүр нэг юм 3 давхар тэгээ машиныхаа юу хаалгаар оронгууд амар олон зөксөлтэй. Тэгээ 3 давхартаа нэг давхартаа засвар нь 2-3 давхартаа дандаа ингээд радиаторын нөөцүүд үж идэм. Агуулгах тий. Агуулгах нь амар том юм. За 2 салбар байгаа. За дарих руу дөнгөж эргээд сансрын колонкос гэсэн үг шүү дээ тий. Тэгээд дарих руугаа дөнгөж эргээл 300 м яваал тэгээд 900-ийн зүгээр замынхан баруун талд гэсэн үг. Тий радиатор автосервис гэсэн байгаа. За тэнд очиж болно. Хотын төвд гэвэл. За хотоос баруун тишээ гэвэл 22-ын товчоо нөгөө Макийн юунд вүлээ? Хажууд. Тийм гэсэн тий. Тэр нь гэхдээ дандаа том машинуудээс илүү зардаг. Аль нь байгаа гэсэн. Ер нь бол яг зүгээр илүү том машинуудын радиаторн дээр 22-ын товчоо салбартаа илүү төлхөө байдаг гэж хэлээ. Аль нь дээр нь ч байж болно. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ радиатор сервис хамтран ажиллаа. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг Facebook хуудаснаас нь харж болно. За аль эсвэл манай description хэсэг дээр байгаа утасны дугаараас харж болно. Баярлалаа. За баярлалаа радиатор сервист. За миний ярих байгаа хэрэг энэ 16 настай охины хэрэг байгаа. За энэ болохоор нэг аймагт гарсан юм хүчингийн хэрэг. Тэгээд шүүгдэгч ис тухайн үед буюу хэрэг толбогдож байхдаа 39 настай байсан. За шүүгдэгч нь 39 настай гэсэн үг. Эрэгтэй бага боловсралтай, мэрэгжил байхгүй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бол хоёулаа буюу хүүтэйгээ амьдардаг. Тэгээд урд нь ерөөсөө усаас ямар нэгэн тийм гавьяа шагналж авч байгаагүй, яалч авч байгаагүй ийм хүн байна. За тэгээд энэ үйл явдал болохоор 2016 онд болсон. За тэгээд шүүгдэгч ис болохоор 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 16-ны 4-р сарын 29-ны хооронд давтан үйлдэлээр насан туршаагүй биег хүч хэрэглэхээр занал хийлж хүчинсэн гэдэг ийм гэмт хэрэгт холбогдсон байна. Өөрөөр хэлбэл 3 сарын 7-оос 4 сарын 29-ны хооронд давтан үйлдэлээр 3 удаа гэж мэдүүлж байгаа. За энэ хохирогч Б гэдэг охин яг хэрэгт холбогдох үедээ буюу яг энэ 2016 оны 3 сарын 7-оос гэдэг байгаа. Энэ үедээ 15 нас 11 сартай байжээ. 16 хүрчихсэн юм байна. Тэгээд шүүхийн шийдвэр гарах үед 17 настай байсан. Энд чинь ингээд шийдэгдээд цаашаа мөрдөгдөд явд юм байна шүү дээ. Тэгээд хохирогч Б
эхээс зургуулаа. Айлын хамгийн бага охин юм байна. Тэгээ энэ айл болохоор нэг хүүтэй 5 охинтой айл юм байна л да. Тэгээ надад нөгөө нэг яг ийм арг гэрийнх нь амьдрал айгуу одоо ийм юу санагцсан. Ер нь бол арг гэрийнх нь байр байдлаас нь болоод л энэ охиныг баг хүчрхийлсэн юм шиг санагцсан байхгүй. За ээж нь болохоор яг энэ хэрэг гарахаас 2 жилийн өмнө нас орсон. Тэгээд энэ 6 ингээд бүтүүнжүүлдчихэж байгаа байхгүй. Тэгээд 6 хүүхдээс хамгийн том их чинь ганцаараа тусдаа гарсан. За бусад 5 дүүнер нь бол ерөөсөө тусдаа гараагүй ийм байдалтай. Тэгээд нэг эрэгтэй нь болохоор хөдөө ингээд зар хайж агаад ингээд юм туслах малчи авна гэх юм бол ийш тийшээ яваад малхаар явцдаг юм байна. Угаасаа эзэнгүү байж идэг. За ингээд 4 охин дүүн үлдэж байгааз 4 охин дүүн болохоор 2 нь халамжийн төвд байдаг. За яагаад гэхээр нэг нь болохоор сэтгцийн өөрчлөлттэй, нөгөөх нь болохоор хилгүүн байна. Тийм болохоор ингээд нөгөө 4 охины чинь 2 нь халамжийн төвд амьдарч байгаа. Харин нөгөө 2 нь буюу хохирогч, яг тэр хохирогчийн дийдэх эмэгтэй энэ 2 болохоор хамгийн том ихчинд амьдардаг. За хамгийн том ихч нь нөгөө тусдаа харсан гэдээсэн шүү дээ. Тэр хүн нь болохоор хадмынхаа хашаанд амьдард юм байна л да. Тэгэхээр тэр хадмынхаа хашаанд болохоор хадмынх нь байгаа. Тэгээ энэ шүүгдэгч гээд энэ хүнийх байгаа. Тэгээд энэ хоёр маань нөгөө аав ээжийнхаа гэрийг бариад хашаанд ингээд нийтдээ ихчигээ бараадаа ихчиндээ нэг бол орно, эсвэл тусдаа хаяа нэг гэрлөөгөө орж ирнэ гэдэг ч юм уу. Нэг хашаанд бол ер нь ингээд юм 3 айл амьдардаг байсан юм бэ лээ. За тэгээ Б-ийн мэдүүлгээр болохоор ингэж байгаа. Б-ийн буюу одоо хохирогч Б гэсэн үг шүү дээ. 2016 оны 3 дугаар сарын 5-наас 7-ны үед би ихчиндээ өдрийн цагаар очиход ихч хүргээ ахнаар байхгүй ажилдаа явцсан байсан гэд. Ихчиндээ очно гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр энэ охин маань халамжийн төвд ихч нартайгаа байдаг гэж хагаад тэгээд сургууль төгсөх болоод юу яагаад 100 болонгууд 106 сард яасан юм бэлээ. Халамжийн төвөөсөө гараад ихчиндээ байж эхэлсэн юм бэлээ. Тэгээ яг хүчндүүлж явах үедээ бол яг тэр нөгөө халамжийн төвд байрлаж исэн байж таарах нь шүү дээ. Тэгээ ажилдаа явцсан байсан. Тэдний хүүхдүүдийг болон гэрийг нь хараад тэдний дээжсэн чи хашаанд гэрн байдаг ихчийнх нь нөхрийнх нь ах Ис гэдэг хүн намайг гэрт ганцаараа байж хахад орж ирээд надтай сансандаа бариад хоёлоо хүзэр тоглоё гэж хэлсэн. За. Тэгээд Ис хоцсон бөгөөд миний саасан зүйлийг гэж хэлээд намайг газраар дэвсэн хевсэн дээр дарж унгаагаад дээр гараад би тухайн үед эсэргүүцэж түлхсэн боловч хүч өрөөсөө хүрээгүй. За энэ бол анхны тохиолдол нь. Тэгчээ босонгуудаа хүн амьтанд хэлж болохгүй шүү. Хэлбэр сүулт нь юу болохыг хараарай чи гэж хэлжээд гараа авцсан гэж байгаа. Би тэр өдөр ихч хүргэн ахыг ирэхэд айгаад юусоо юу ч хэлж чадаагүй өнгөрцөө. Тэгээ шөндөө би ихчиндээ хонсон. Түүнээс хойш 3 удаа нийтдээ 4 удаа Ис намайг хүчтсэн гэж мэдүүлсэн баг. За тэгээ эхний тохиолдлоос гадна ямар тохиол байсан гэхлээр эхний удаад ингэчээд 10 гаруй хоногийн дараа гэж байгаа. 12 цагийн орчимд хичээл тараад халамжийн төвийн байранд ирсэн байсан чи Ис над руу уцтаад хаана байгаа гэж асуугаад гараа дээр уулзъя гэж хэлсэн. Гарахгүй гэсэн чи ахындаа ирэхгүй гэж одоо юу? Сүүлд нь юу болохыг мэдж байгааз чи нэг ямаан багцны үн хүрхгүй штэ гэж хэлээд намайг уцаар ингээд дарамтлаад байсан учраас би халамжаас гарсан чинь Ис ганцаараа явган манай халамжуудад ирсэн байсан. Намайг дагуулж яваад модон дотор эзэнгүү газарт очиод намайг газар твтүүлж байгаад нөгөө зүйлээ ярьж айлгаад нэг удаа хурцл үлдсэн гэж. За түүнээс хойш хэд хоногийн дараа буюу 4 сарын ихээр 14-өөс 15 цагийн орчимд дахин уцаар дуудаад 4 замын дэргэд уулзаад намайг дагуулж яваад энэ дараагийн удаа ийм болсон. За тий хамгийн сүүлд нь бол 4 сарын сүүлээр буюу 30-ны орчимд байсан. Тэгээд би сургуулаасаа тавталхандаа суучаад харж явж исэн чинь над руу уцтаад дуудаад нөгөө модон дотор аваачаад хурцл үлдсэн. Түүнээс хойш дуудахад нь бирөөсөө уулздаг байсан. Ихчиндээ очиход таардаг боловч би эсэргүүцээд юусоо ойртуулаагүй л дээ. Би өмнө нь өөр хин нэгэнтэй хурцл үлдэж үзээгүй байсан гэж ийм мэдүүлэг нөхөө өгсөн баг. За тэгвэл яг ийм үйл явдал болоод буюу охиныг ингээ хүчндүүлснийг мэдээд за хүчндүүлснийхээ нууж явж байгаа дараас нь жирэмсэн болцсон байж байгаад гидсэн томорсны дараа мэдсэн гэсэн шүү дээ. За тэгвэл хамгийн том их чинь яг энэ хэрэг явдал болоод шүүх цагдаа болонгууд яг ямар мэдүүлэг өгсөн гэхээр ингэж байгаа. Бэн өнгөрсөн өвөл болон хавар халамжийн төвд амьдарч тэндээсээ сургуультай явдаг байсан юм аа. Тэгээд 5 сараас манай хашаанд нүүж ирээд бидний дүүнэрийн хамт одоо манай ээж аавын гэрт амьдардаг байсан. Түүнээс өмнө халамжийн төвд амьдарч байхдаа хичээлээ таарсны дараа манайхаар ер нь бол айгүй хоорч гардаг байсан. Тэгж яхад энэ асуудал болсон талаар нь би сүүлд дүүгээс асууж иж мэдлээ. Өнгөрсөн 100 буюу 6 сарын 6-7 дугаар саруудад Ис согтуу ирсэн үедээ дүүбэг яа гих мэтчлэн ингээд амар сонь үгээр ингээ хашгирч орлоод манай дүүг цагнаад идэг байсан.
бүр агсан тавиад идэг гэсэн. Тэгээ мөн надад хандаад чиний дүү чинь бэ үсттэй, яа үсттэй гэж амар орилж агсан тавьдаг гэсэн гинэ. Тэгээд эс нь 5-6 жилийн өмнө эхнэрээсээ салцсан. Намайг янз бүрээр хэлдэг байсан. Одоо жишээлбэл чи нөхрөөсөө салж, аль эсвэл би чинь нууц амраг болчихъя. Хоёулаа бэлгийн харьцаанд ордог бай гэж удаа дараа хэлжсэн гэж байгаа. Одоо төрсөн үг хийх нэртэй гэсэн үг шүү дээ. Төрсөн үгийнхаа их нэрт нь ийм санал хэлж ин гэсэн үг байхгүй юу? За. Би урдаас нь эсэргүүцээд чи намайг биш юм а гэхэд төрсөн дүүгээ бодооч дээ. Ер нь бол чи дүүгээ ямар их доромжилт юм бэ? Доромжилж чадахгүй байна уу гэх мэтчлэн дүүтэй холбоотой юм ярихаар л ер нь дуугүй болчдөг байсан. Тэгэхээр энэ хүн ер нь бол ийм дааш сангийн хувьд бол докторгүй байгаа байхгүй. Хамгийн сүүлд 2016 оны 11 сарын эхээр хөдөө явахын өмнө би эмэгтэй хүнтэй ойртолгүй өглөө. Би чамайг харахаар би сонирн болоод байна гэж надад хэлж ийсэн. Биртээ хэлж байгаа. Амар сонь. Өнгөрсөн үйл 2016 оны 3 сарын орчимд эс надад би чиний хүргэн болчвол яах вэ гэж асууж исэн. Тэр үед би түүнд надад чамд өгчих ямар хүн байх вэ гэж хэлсэн чи хэнийг чинь авсан яадын пэм гэж надад хэлж исэн. Тухайн үед тэгээд өнгөрсөн би нэг юм бодоогүй. Тэгэхээр энэ ер нь бол эргэн тойрны хүмүүстэй амар юм сонин характер гараад өгмөд байгаа байхгүй. Хадам ээж маань 2016 оны 4 сарын 12-нд нас орсон бөгөөд түүний гэрт нөхрийн эгч нэг хүүхдийн хамт, нөхрийн ах эс нэг хүүхдийн хамт энэ дөрөв амьдарч юм аа. Тэр хашаанд би эцэг эхийн гэрийг барьсан. Өнгөрсөн зун тэр гэрт миний 3 дүү амьдарч байсан бөгөөд эрэгтэй дүү маань хөдөө мал маллахаар явцсан. Тэгээд тэр гэрт 2 эмэгтэй дүү маань үлдсэн гэж аа. За Б-ийн тухайд бол үг дүү цөөтэй, хэр баргийн хүнтэй яриад идэггүй, ааш зам муутай, тийчиг зөрүү зантай, уцаарлаад идэг, маш түргэн ууртай, бүхэмдүү ааштай хүүхэд. Тэгээд сурлага бол уг нь бол тун дайжгүй. Гадуур хоноо шоудаад найз нөхдөд яваад идэггүй, хүмүүжлийн үед айгу томоотой, амьдралын хүнд хүчээр хатуг үдсэн ийм хүүхэд байгаамаа гэж их чинь мэдүүлэг өгсөн бэл. Тэг ихчийн энэ мэдүүлгээс харж хахад ер нь бол тэр шүүгдэгч эсгээд байгаа залуу бол эргэн тойрны хүмүүстэй ямар муухай харьцдаг юм харилцааны тоглолттой харагдаж байгаа. За тэгвэл охиныг яг жирэмсэн гэдэг хэн мэдсэн гэхээр гэрч уу буюу нийгмийн ажилтан анх мэдсэн. Бэг ажиллаж исэн чи би энэ өөрчлөгдөөд гидсэн томроод ах шиг санагдсан гинэ. Тэгээ 2016 оны 11-р сарын 14-ний өдөр би дуудаад ганцаарчилж уулзаад яриа өрнүүлэх явцдаа чи жирэмсэн болсон юм уу гэж асуусан чи эхэндээ бол үгүй гэдээсэн. Тэгээ сүүлдээ ярилцаж байгаа жирэмсэн болсон талаараа надад хэлсэн. Тэгээ анх 2016 оны хавар хүргээ ахын ах гэх хүнд хүчндүүлсэн гэж надад хэлсэн. Тиймээс би сургуулийн эмчид дуудаад босын явдлын талаар мэдээлэл өгч ар гэрийнхэнд нь мэдэгдээ гэж хэлсэн. Тэгээд бас цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан байцаагчид босын явдлын талаар мэдгдсэн гэж байна. За тэгсэн чи сургуулийн эмч нь болохоор ямар мэдүүлэг өгсөн гэхээр 11 сарын 14-ний өдөр сургууль дээр ажиллаж исэн чи манай нийгмийн ажилтан уу намайг дуудаад Бэг жирэмсэн болсон талаар надад хэлсэн. Би тухайн үед Бэгийн бид үзлэг хийж ярилцахад найз залуутай гэж надад хэлсэн. Тэгээ түүний хүүхэд биш гэж хэлсэн. Түүнээс шалгаагаа тасуусан чинь хүргээ ханах эс гэдэг хүнд өнгөрсөн хавар хүчндүүлсэн гэж хэлсэн бөгөөд айгаад ихч болон бусад хүмүүстэй би хэлж чадаагүй гэж надад ярьсан. Түүнийг гидсэн томорсон гадуураа өргөн хуцсан өмссөн байсан учраас мэддэхгүй байгаа юм хэлээ л дээ. Тухайн үед би жис өмд өмсөж тэлээгээ маш чангалж бүсэлсэн байсан бөгөөд гаднаас нь харахад мэддэхгүй байсан гэж. Орон дээр хөвтүүлж үдэхэд гидсэн нилээн томорсон лавл 5 сард жирэмсэн болсон мэн гэж би үзсэн учраас ар гэрийнхнийг дуудаад асуусан. Тэгээд тэгсэн чинь би бүтэн үнч юм аа гэж надад хэлсэн. Тэгээд игчийг нь дуудаж эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд жирэмсний хугацааг нь тодорхойлуулах шаардлагатай гэж хэлээд явуулсан гэдэг ийм мэдүүлгийг сургуулийн эмч өгсөн бэл. За тэгвэл нөгөө нэг шүүгдэгч эс буюу хүчингийн хэрэг үйлцэх хүн өөрөө яг энэ хэрэгтэй холбоотой ямар мэдүүлэг өгсөн гэхээр шүүгэн шатанд бол би мэдүүлэг өгөхгүй би мөрдөн байцаалтай шатанд мэдүүлэг өгсөн гэсэн мэлээ. Тэгээд мөрдөн байцаалтай шатанд болохоор ингэсэн. Би Бэтийн анх дүүгийн гэрт ганцаараа байхад нь тэдний дороод битээр хүзэр тоглохоор болсон бөгөөд би түүнд тоглоомоор сансандаа барьж тоглоё. Хожигдсон хүссэн зүйлийг нь хийшүү гэж хэлээд түүний зөвшөөрсөн учраас нэг удаа хүзэр тоглоод би хоцсон юм аа. Тэгээд би миний хүссэн зүйл чамтай хорцолуулдаг гэж хэлээд өөр хаа хэргийг л хүлээсэн. Түүнээс хойш 2016 оны 4-р сарын сүүлээр 20-д гарцны хойно дахин нэг удаа хорцолуулсан. Тэгэхдээ би түүний утас руу залгаж уулзахаар болоод модтой гудамжны арын модон дотор эзэнгүй газарт очиж нэг удаа хорцолуулсан гэдэг өөр хэргийг хүлээсэн байна.
За тэгээд би өөрийн гин буруутай энэ үйлдэлээ маш сайн ойлгож ухаарж байна. Би түүнтэй нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Модон давжиж байгаагүй. Би бийг хүчиндж хүчирхийлсэндээ маш их гимсэж байна. Уучлаарай ахыгаа цаашаа тийм зүйл хийхгүй гэдгийг амлаж байна гэд ингээд мэдүүлэг нь зөрөөд исэн л да. Эхний удаад болохоор би 2 удаа урсгалуулсан гэж хэлснээр сүүлийн удаа би бол модон даваачаагүй энэ. За тэгээд энийг нь шалгаж үзсэн. Тэгээд шүүхээс ямар шийдвэр гаргасан гэд. Тэгэхээр энэ дээр нөгөө яг ингээд сургуулийн хэмжээд үзүүлжлээ шүү дээ. За тэгэнгүүт одоо нөгөө яг юм эмэгтэйчүүдийн мэрэгжлийн хэмжээд үзүүлээд хэдэн сартай жирэмсэн, хизээ жирэмсэн болсон. Яг энэ жирэмсэн болсон нь одоо ойролцоогоор тэр нөгөө хүчндүүлсэн хугацаатай таарж байгаа мó гэдэг энэ асуудал гарч ирж илээ л дээ. За тэгээд эмэгтэйчүүдийн энэний мэдүүлэг болохоор ийм гэсэн. Бэн 2016 оны 11-р сарын 18-ны өдөр төрөг тасагт эмчит үзүүлж жирэмсэн учраас хяналтанд орсон. Анх үзүүлэхэд 28-7 хоногтой жирэмсэн байсан гэж. Тэгэхээр амар томорсон буюу бараг 6 сар гарантай 7 сарлууд өгчөөсөн байгаа байхгүй юу? Тэгээд умаан тооноос хатууралтай байсан тул жирэмсний эмгэгийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. Хевлидийн тээж буй ургаас ДНХ-гийн шинжилгээнд дээж авах боломжгүй. Хүүхдийг төрөх үед шүүхийн шинжээч нар дээж авах боломжтой. Ухаанлагийн сүүлийн хугацаагаар 2017 оны 2 дугаар сарын 10-наас 15-ны хооронд амарчнаа. Бидний мөрдөж байгаа стандартаар 20-с доош насны тохиолдолд эрсдэлтэй жирэмслэлт гэж үздэг юм байна. Тэгээ 16 настай энэ үед хүүхд төрүүлэх нь дутуу төрөх, ээжийн талаас төрөх үед цусаалдах гэдэг ийм эрсдэлтэй эндих асуудал байдаг учраас ер нь бол бид нар яаралтайгаар эмчилж хэвтүүлсэн. За ингээд энэс хэсэг хугацааны дараа дахиж мэдүүлэг өгсөн. За дахиж мэдүүлэг өгөхдөө 17 оны 1 сарын 31-ний өдөр 39-7 хоногт одоо төрсөн байгаа байхгүй. Хөрөгч маань. Тэгээд Б-гийн хувьд жирэмсэн болсон хугацааг тооцоод үзсэн чинь 2016 оны 4-р сарын 20-оос 5-р сарын 6-ны хооронд жирэмсэн болсон байх магадлалтай гэж үзсэн. За яг энэ юугаар бол түүний хэлсэн мэдүүлэгтэй буюу тэр нөгөө нэг эсд хүчирхийлүүлсэн гэдэгтээ таарж исэн. За эндээс харахад эндээс ингээд нөгөө нэг зүйлийг ингээд бид нэр юу олж харж болох уу гэхээр нөгөө ургаас ДНХ-гийн шинжилгээ авч болохгүй гэж хэлсэн шүү дээ. Одоо тэгсэн чинь нөгөө хүүхдэн төрчлөө шүү дээ. Тэнгүүд нь хүүхдээс нь ДНХ-гийн шинжилгээ авсан. Тэгээд уг хүүхдийн биологийн эцэг нь шүүгдэгч эс биш болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тодорхойлсон. Өөрөөр хэлэх юм бол би хүчндүүлсэн, тэгээд тэрнээс болоод жирэмсэн болсон гэж хэлээд байгаа боловч энэ нь худлаа байсан гэсэн үг. За. Тийм. Өөрөөр хэлбэл нөгөө шүүгдэгч эс гэдэг байгаа энэ хүн хүчирхийлсэн тэгээд жирэмсэн болсон гэж хүмүүс хэлжсэн шүү дээ. Ихчтэй хэлжсэн цагдаад ч мэдүүлэг өгөхдөө за тэгсэн чинь яг ингээд шинжилгээ аваад хүүхэд нь биш болох нь тодорхой болоод за ингээд нөгөө цагдаагийн байгууллагын юу нь яг юу болчих вэ гэд дахиад илүү судлаад үзсэн юм байна л та. Илүү дэлгэрэнгүй юу авсан гэсэн мөрдлөг хийсэн гэсэн. За тэгсэн чинь хохирогч би болохоор юу гэж дараа нь мэдүүлэг өгсөн гэхээр эст хүчндүүлсний дараа би сэтгэл санаагаар унаад гутарсан байсан учраас засвармжийн газрынхаа галч харуулаар ажиллаж исэн эс хээ нартай бэлгийн харьцаанд орсон. Эдгээр хүмүүст би ямар нэгэн гомд санал байхгүй. Тээж дөрүүсээ хүүхдийн эцгийг би тогтоолохгүй. Хүүхдтэй бус төрчлүүлсэн гэдэг ийм мэдээлэл өгсөн байна. Дөрүүснийхэн дараа. Тэгээд энд одоо яг юу болчихвоо гэж хэлээд нөгөө хоёр хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж байгаа шүү дээ. Тэнгүүд дээр дэлгэрүүлээд гэрчийн мэдүүлэг авсан чинь эс гэдэг хүн болохоор ингэж мэдүүлсэн байгаа. Бэн миний ажиллаж исэн халамж үйлчилгээний газарт амьдарч агаад 6 дугаар сарын 3-ны өдөр тэндээсээ гарсан юм аа. Би Бэтэй түүнийг зөвшөөрсний дагуу буюу 2016 оны 5 дугаар сарын сүүлээр хүүхдийн баяр болохын өмнө нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед би миний ажлын өрөөнд орж 5,000 төгрөг хэрэгтэй байна гэж гуугаад аваад намайг өдөж надтай бэлгийн харьцаанд өөрөө орсон гэж. Тэгээд би хүнтэй унтчихсан онгой айлсан цоорцсон байсан. Тэр үед би 9-р ангид сурч исэн 16-аас 17 орчим настай байсан баха гэдэг мэдүүлгийг эс гэдэг өгсөн. За тэгвэл хээ гэдэг нэг бас нэг хүн байсан шүү дээ. Хоёр хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэд. Тэгээ хээгээс нь гэрчийн мэдүүлэг авсан чинь би миний ажиллаж исэн халамж үйлчилгээний газарт амьдарч агаад 6 дугаар сард гарсан. Тэгээд би надтай дотн харьцдаг, миний гар утсыг байнга авч тоглодог, байнга уулзалдаг хүүхэд байгаамаа. Би түүнтэй бэлгийн харьцаанд орсон хэсгийг бол санахгүй байна. Би 2016 оны хавар согтууруулах ундааны зүйл хэтрүүлийн хэрэгэлсэн үедээ ажил дээр нэг удаа очсон байсан. Тэгээд жижигүүрийн өрөөнд тонсон байсан. Тэр шөнө би надтай бэлгийн харьцаанд орсон байхыг би үгүйсэхгүй. Ирүүлдээ түнтэй бол бэлгийн харьцаанд бол ерөөсөө ороогүй гэж хээ гэдэг хүн мэдүүлсэн байна. За тэгээд шүүхээс шүүгдэгч эс гэдэг хүнд
хичнээн нөгөө биологийн эцэг биш байсан ч гэсэндээ хүүхдийн биологийн эцэг биш байсан ч гэсэндээ 2-3 удаагийн татамжтай хүчирхийлсэн гэдэг нь бол угаасаа нотлогдсон. Тийм учраас яалах нь ойлгомжтой. Тэгээд шүүгдэгчээс би гин буруугаа хүлээж ийна гэсэн учраас энийг нь харгалзаж үзээд 5 жил 3 сарын 20 ялганаагоод энэ ялгаа жирийн дэглэмтэй 20 ангид идэвхлэхээр болсон юм бэл. За тэгээ хохирогч биеийн тухайд бол би хүүхдийн эцгийг нь тодорхойлуулахгүй. Тэгээд ямар нэгэн гомдол саналын хоёр хүнд бол би байхгүй гэд тэгээд ийм байдалтайгаар энэ хэрэг хаагдсан байна. За энэ түрээд 417 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараараа эргээд уулзцгаая. Баяртай. За баяртай.